it's not that easy, but I've got high hopes. It takes me back to when we started. High hopes, when you let it go out and start again. High hopes, when it all comes to an end, but the world keeps spinning around. Take my hand, take my whole life too. If I can't help falling in love with you. Picture of the green spot Christmas. Hello, Bina. How is going your show? Nice. We are now in Rainbow Falls. We are going to get on the cable car and top of the mountain. Швейцар улсад тавтай морил. За Швейцарын хамгийн их жуулчд очдог газрууд нь Grindelwald, Interlaken, Lauterbrunnen гэх тосгонууд байгаа. За одоо би Grindelwald тосгонд байдаг First Glee Walk гэх газар очихээр cable car-нд суугаад явж байна. Дээшээ уул руу гарахад мөн одоо нэг activity хийхэд нийтээ 67 франк төлдөг. За activity дотор нь олсоор нисэх, дугуйгаар доош буух зэрэг багтдаг. Мөн одоо уулан дээрээ гараад ресторан байдаг. За мөн одоо 20 минут шахуу алхасны дараа нуур байдаг. За Grindelwald-ыг бол зугаалахад нэг өдөр хангалттай. Бас та майхантай бол уулан дээр одоо хонд болдог хэд хэдэн газрууд байдаг. За энэ хэсэг бол та нарын харж байгаачлан First Glee Walk. Grindelwald, Interlaken, Lauterbrunnen гэх тосгонууд бие биенээсээ 30 минутын зайтай байдаг. За энэ газар бол Interlaken гэх газар уулан дээр одоо Harderkulen гэх газар байна. Та нарын харж байгаачлан тэр нуур бол Brains гэх нуур байгаа. За би дугуйгаар тун нууран дээр ирсэн байгаа. За Brains болон тун нуур нь бие биетэйгээ яг ойрхон байдаг. За дугуйгаар бол 30 минут яваад хүрдэм байлээ. За та бүхэн тун нуурыг харж байна. Welcome to Lauterbrunnen Valley. За Lauterbrunnen тосгон бол үнэхээр гоё хүрхрээтэй байгальтай газар. Та бүхэн хэрвээ Швейцар улсад ирвэл заавал одоо Lauterbrunnen, мөн Grindelwald, Interlaken гэх тосгонуудаар одоо очиж үзээрэй гэж зөвлөмөр байна. Lauterbrunnen, Grindelwald, Interlaken тосгонуудын хооронд тренээр 30 минут явдаг. Хэрвээ та дугуйгаар явахаар шийдсэн бол
Interlaken West гэх train station дээрээс дуугаа паркадлах болно. За 7-8 цаг дуу паркадлахад бол нийтдээ 17-оос 25 франк төлдөг. Хамгийн үнэтэй хот гэж нэрлэгддэг Зүрих хотыг та бүхэн харж байна. За аялын туршид надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн блогоор уулзъя.